манай уриалгын одоо гол агуулга юу вэ гэхээр хүүхдэд цахим халдлагаас хамгаалъя гэдэг энэ уриалга байгаа. За өнгөрсөн 7 хоногт манай Арсын эмэгтэйчдийн холбоо олон одоо төрийн бас байгууллагатайгаа хамтраад эцэг эхчүүд хамтраад бид нар хэвлэлийн баг хурал хийсэн. Ингээ иргэд бол маш их дэмжиж байгаа. Одоо энийг 1-р сарын 31-нд хүртэл аян болгоод энэ хугацаанд одоо тэр улсын их хурл нь хуулийн төслөө санаачлан уу, эцэг эхчүүд нь хүүхдэд анхаарна уу, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ чиглэлээр бас нөлөөллийн ажил хийж бүгдээрээ хамтдаа энэ хүүхдийнхээ ирээдүйн төлөө ажиллахгүй бол энэ өөрөө маш ноцтой үр дагавар хүргэж болцсохгүй байгаа. Ер нь Монгол улсад хүүхдийн амиа хорлолт бас нэмэгдэж байгаа. Энийг судлаад үзэхээр ер нь цахим орчинд одоо дээрлэхүүлсэн, доромжлуулсан ийм зүйлүүд бас нэлээд байдгаа. Тэгээд манайхаас бусад орнууд одоо олон хуулиуд батлаад байна. Хүүхдэд хамгаалж чадаж байна. Тэгэхээр бид бас энэ чиглэлээр одоо хамтдаа ажиллая. Ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд UBS телевизийг энэ тал дээр одоо анхаарч ажиллаж өгөөч. Одоо хүүхдүүд яг амралтаараа гэртээ байна. Энэ хүүхдүүдэд одоо энэ цахим халдлагын одоо аюулыг сурталчилж өгөх, ойлгуулж өгөх ийм ажлуудыг одоо хийж өгөөсэй гэж одоо хүсч бид нар энэ уриалгыг бэлдэж ирсэн юм байна. За. Яа. За баярлалаа. Зөөр дэмжнэ. Энийг бол бид нэр хүүхдийн төлөө заа гэж хэлхийн төлөө Улаанбаатар телевизийн нэлээд хүчтэй ажилладаг. Тэгэхээр зэрэг манайх бол хэвлэл мэдээллийн талаар бүх энэ одоо хүүхдийн талаархын мэдээлэл сурчтай явуулах. Түүний арга одоо энэ ашигтай хэрэгтэй талын бас энэ эцэг эхчүүдэд энэ олон нийтэд бас сурч тал дээр бол одоо сайн болох үүргэнэ гэж одоо амарчана тэгээд сэдвээс баярлалаа. Яагаад гэвэл бид нэр бас ийм хүүхдийн төлөө бас шинэ содон олон ажил зохиогддог л Монголоос. Тэгэхээр бас нэг ийм одоо янз бүрийн цахим хуудасаар хүүхдийн эрхийг зөрчих. Энэ бол ерөөсөө өмдөгдөг асуудал байсан. Тэгэхээр ийм бас санаачлаг гаргаж баярлж байна. Тэгээд бид нар Улаанбаатар телевизч одоо Баянгол дүүрэг дээр хамаардаг юм шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ ажлыг бол нэг номерт дэмжинэ. Энийг бол одоо ард түмэндээ бас сурч байна гэдэг бүгд төлөө ажиллана гэж би харуулж байна.